Удаан уулзсангүй шүү. Хавьд бичлэг хийгээгүй юм байна. Уу яг нэг Instagram дээр бол хотлооны бичлэг хийсэн хэврэл байгаа л та. Гэтэ YouTube дээр бичлэг хийлгүй амар удаач. Хамгийн сүүлийн бичлэг хизээ нэ хараад. Хамгийн сүүлийн бичлэг маань. Пүү 5 сарын өмнө 20 минутын турш crash out хийжсэн байна. Тэгээд би амар гуниглаад зөндөө юм ярьсан байхгүй юу энэ дээр. Тэгээд гисэн чи араа яасан юм бэ? Ингэж бичсэн байна. Угаасаа энэ амьдрал шудраг бус чи боломжтой айлын өнөхөд бол хичээх шаардлагагүйгээр насаараа сайхан амьдрна. Боломжгүй айл төрсөн бол хичнээн хичээгээд сайхан амьдрах боломжгүй. Ялангуяа Монголын нийгэмд бид хичээхээ сонгож чаддаггүй. Анх цайг тавилангаараа энэ насыг онцож байгаа. Хичээсэн хичээ өгж бүх зүйлийг хаймаар 90 тонны хүмүүс хандлагаас улам бүр тэр мэдрэмж автал үнсэн гэдэг зүйлийн ойлголт өөрчлөгдөөд л ер нь энэ ертөнцийн дүрмийг ойлгох яригтай юм байна уу? Үнзэнд ийм байх ёстой гэсэн хэлхийд тамиргүй байж түүндээ хүрэх гэж хүчлэг цаашлаад бусдаас харж чадахгүй байх аажмаар хүнийг иддэг юм шигэ гэдгсэн байна. Тэс чи нэг хүн юу ч хийгээд байдаг болцсон хаа гэсэн байна. Гэсэн чинь тэрэгцэртэй хүн харснаа энэ яагаад зүгээр тэрэгцрээ хаяад алхачиж болдоггүй юм бол гэж байгаа юм шиг балан амжих юм аа баярлаа. Эсвэл YouTube-д ийм л бичлэг байх хэрэгтэй гэсэн зарчим байд юм уу гэсэн чинь бас нэг доор эмпатик байл та ажиллаж ядарч үзээгүй юм өөрөө яг нийгмийн дунд ороод ядраад ирэхээр ийм болдог тай харин ч ном их суурилж тэлдэрч байна. Ваа би бас жоохон ном их сурвалжтайгаар тэлдэрсэн юм байна. 5 сарын өмнө ямар ч гэсэн юм яг юунаас гэдгийг санахгүй байна. Гэтэ ямар ч гэсэн ажлаасаа босноо л гэж бодож байна. Мөнгөгүйгээсээ болсон юм болов уу? Ямар ч гэсэн мөнгөгүй байна гэдэг миний угаасаа амар том асуудал байгаа л та. Одоо ч гэсэн хэвээр байгаа. Гэхдээ ядчил мөнгөгүй гэдэгт айгүй гоё эвлэрдэг болчихжээ. Энэ үед нэлээд мөнгөгүй л жоохон тэрсэн юм шиг. Тэгээ та дээр сансах юу байна да? Нэг ядаргаатай шилийг авчи тэгэхгүй бол ингэ өдрөө гэрэл гялбаад тэгээд миний хөөрхнүүд харагдахгүй байна. За. Сүүлийн 5 сар юу хийсэн бэ гэхээр сүүлийн 5 сар би ажиллаа амар хичээж хийсэн. Бүр зөндөө хичээж хийсэн. Манай хажуу айлын чинь амар сонсогд. Манай энэ хана ямар нэмгийн юм бэ? За тэр чинь. Тэгээд зөндөө хичээсэн. Яг би ингээ хичээсэн гэдгээр ингээд бардамнаа ч юм уу тэг хичээх л ёстой шүү дээ. Угаасаа хин нэгнээс цалинг авч хийж байгаа юм чинь. Гэтэ би яг энэ газар ингээд хоёр хүнээс бас сонсохгүй юу? Манай дарга тэгээд нөгөө албаны дарга хоёр маань энэ газар ингээ ажиллаж байгаа маань би тийм цалин аваад тэгээд сургалтанд сууж байгаа юм шиг санагдаад байдаг гэж хоорондоо ярьчихсан байлээ. Нэрнгээсээ яг миний одоо ажиллаж байгаа газар сурах юм бүр асар ихтэй сайнараач муугаараач тэр сайн талуудын сурж болж юм муу талыг хараад ийм байж болохгүй байх шүү гэж сурж болж юм гэдэггүй. Сурах юм асар ихтэй энэ газраас би бүр амар их юм сурч авч байгаа. Тэгээд тэрний би айгүй баяртай байгаа. Тэгээд шал өөр би өөрийгөө нэг тийм романтик ч юм уу те аль эсвэл нэг тийм зохиолч ч юм уу те креатив төрлийн хүн гэж боддог байсан хгүй юу? Тэгс чи бас яг хичээгээд үзвэл би ийм тоо суурьтай юмд ийм мөнгө суурьтай юмд ийм хэлэлцээр ч юм уу тийм юм дээр бас хүч үзчихээр төрлийн хүн юм байна гэдгээ мэдэж авлаа. Айгуу сонирхолтой мэлээ. Амар сонирхолтой заяа. Яа бүр тэгээ тийм юмд би сонирхолгүй гэж өөрийгөө боддог ус чи яг үндэ айгуу сонирх дотор би барыг нэгтлэн бодогчоор сурах хэрэгтэй. Санхүү манхүүч дата аналист ч юм уу тийм юмар сурах ёстой байсан юм шүү гэж сүүлийн үед амар бодож мод заяа. Угаасаа эмч болно да хизээж тохирохгүй бүр үхчихсэн ч эмч болохгүй ёо. Тэгээ тийм болохоор юм өөр чиглэлийн яг уу эмчтэй жоохон холбогддог. Гэхдээ өөр чиглэлийн юм хийж байгаа маань надад үнэхээр гоё санагдаж байгаа. За тэгээ мөнгөний асуудал гэх юм бол яг тэ энэ бүхнийг даваад гарна шүү дээ угаасаа хизээ нэгэн цаг тэгээд болж л дараа
Би асуулхан чаашаа. Би энэ бичлэг хийж ихэлсэн маань уул нь бас нэг хотлон үнэ нэмэлт орлоготой болно гэж төсөөж анх бичлэг хийж эхэлчихсэн байхгүй. Тэгээ угаасаа бичлэгээрээ мөнгө олно гэдэг маань хударчиж байгаа. Яа тэгвэл хүмүүс намайг Instagram дээр коллаб хийхээр дагахаа болоод байдаг. Амар лайтай хүн намайг жоо мөнгөтэй болохыг зөвшөөрчлөө. Тийм болохоор би коллаб хийх амар дургу болсон угаасаа. Тэгээд арай гэж цуглуулсан. Арай гэж нэг тийм бодвол тэр хүн намайг миний тийм үзэл санаа ч юм уу тийм нэг тийм гоё юм ин бодож дагсан байлгүй дээ. Тэгсэн чинь нөгөө нэг юм гарч ирсэн ээ. Юу учир зүггүй юм рекламадад байхаар бас муухай штэ. Яг уу хаяа ганц хоёр халтур аавн тэр нь гэхдээ айгүй нэг тийм үнцэнтэй санагдсан юм аавч байгаа байхгүй. Одоо жишээ нь муурны үүр ч юм уу тий аль эсвэл одоо тэмдэглэлийн гоё дэвтэр ч юм уу. Түүнээс бол тийм RPM виний тэрэ юм сонин юмны саналуудад бүгдэндээ айгүй гоё татгалздаг болсон. Яагаад гэвэл цалин маань яг амьдрал минь хангалттай хүрэлцээтэй биш ч гэсэн ядчил ийм юмнуудаа хөөрхөн cover up хийгээд зээл мэлээ төлөөд тэгээд байрныхаа одоо тог ус мусны мөнгө ч юм уу тий төлөөд гар дээр нэг юм худлаа өнөө хоолны мөнгө үлдээд идэг мууранда хоол авч өгч чадахгүй тийм үегүй айгүй дэжгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор заавал бичлэгээрээ мөнгө олох гээд хичээгээд авах шаардлагагүй ч юм уу да гэж айгүй их бодогддог болсон. Яг одоо би ингээд камера гэж одоо пада өөр дээрээ тавьсан бичлэг хийж сууж байгаа байхгүй юу. Тэгээд Коко гар авчлаа л да. Сая миний өөхөлний завсар орж унтах гэсэн буцаа босоо явчлаа. Тийм. Тэгээд мэдээж Коко гэх миний сэтгэл хизээж өөрчлөгдөггүй. Кокото зөндөө хайртай. Энэ ийм теорийн ч одоо хашийн тийм. Чиний хамгийн анхны муур чиний амьдралд яг хамгийн хэрэгтэй үед гарч ирсэн. Яг илүүчгүй дутуучгүй. Оройтойчгүй, альсэл эрсдээчгүй. Яг тэр муур чамд ингээд хайрлахыг заана. Тэр муур чамайг амьдралд эргээд хайртай болгоно. Тэр муур мэдгүй чамд зааж болох бүх юмыг заана гэд нэг тийм хараад тэгээ би бас уйлж байсан юм аа лайтай нэг муур нохооны бичлэг үзэхэр уйлээд бэтий. Тэгээд Кокороо чи нэрэл Коко надаа ингээд амар их юм заасан байхгүй ёо яг үлдээд юм. Нөхцөлгүйгээр хайрлах юм уу те. Яг би Коко жоохон нөхцөлтэй хайрлаад байт юм аа. Намайг хайрлаач, намайг сонгооч, надаа ирээ ирэхлээч гэсэн тийм нөхцөлтэй хайрлаад байт. Кокогийн намайг их хайрч юм уу те. Коко намайг хайрлаж байгаад нь би баярлдаг ч юм уу тий. Унтж байгаа нь хүртэл хөөрхөн харагддаг ч юм уу. Суулж байгаа нь хүртэл мэдгүй нэг тийм бааж байгаа нь хүртэл хөөрхөн харагддаг. Яаж ийм хөөрхөн юм хороо дэлхий дээр байж болд юм бэ? Амар дэлхийлээ миний яриа. Би ADHD-тэй хаа гэж. Тэгээд өөр сонь сайхан гэх юм бас хүлийн 5 сар би ажилдаа зөндөө хичээсэн. Мөнгөний асуудал маань яг хөө хിവэрэж гисэн болоод л байна. Тэгээд тийм болохоор заавал илүү мөнгө олох гэж бичлэг хийгээд авах шаардлага болсон. Тийм болохоор би бичлэгээ илүү чөлөөтэй хийж байгаа байхгүй юу? Ер нь бол зүгээр хийхийг хүссэн юм а хийж байгаа. Тэгээ одоо ч гэсэн нэг тийм баригдаад байгаа юм алгүй. Айгуу гоё. За тэгээд Коко маань хിവэрээ байгаа. Дүү маань натаа хамт амьдарч эхэлсэн. Манай найз залуу бид хоёрт хэрэлдэх үедээ ялгах үедээ ялгана байжлаа. Өөрийн гэсэн гэр орондоо өөрийн гэсэн номын самбантай болсон. Тэгээд айгуу татны сайн найзуудтай болсон. Би нөгөө нэг яг юм найзгүй гэдэгт амар insecure айгуу удаан явсан байхгүй юу. Тэгээд найзтай байна гэдэг ямар бас сайхан юм бэ тий. Тэгээд миний бас нэг сүүлийн жил одоо сүүлийн 2 жил сүүлийн бараг жил ч юм уу тий. Өөртөө би болгосон нэг гоё юм. Би өмнө нь ингээ найз алгуусаа бүх юмыг авах гээ тий. Бүх юмыг одоо хайр, халамж, хөвгөлтэй байдал, яриа бүх юмыг найз алгуусаа авах гээд амар хичээгээд байдгаас ахгүй чи надаа ингээ хангалттай цаг гарахгүй байна, чи надаа хангалттай халамж өгөхгүй байна гэд яг уу одоо ч гэсэн тэгж байгаа хэвээрээ ч гэсэн тэр мань багсан байхгүй юу? Яагаад гэвэл би найз залуугаас яг найз залуугийн юмнууд л хүсдэг болсон. Одоо би мууртай болсон. Муурнаас арай өөр хайр авч чадж байгаа. Дүүтэйгээ хамт байгаа. Дүүгээсээ
Одоо манай хамт амьдарч арайгаас арай өөр төрлийн хайр энэ жижигхэн хөөрхөн gesture байдаг шүү дээ. Ингээ манай хүн ингээ зарим аваад ирдэг ч юм уу тийм хөөрхөн юмнууд зөндөө хамт олонтойгоо баяртайгаа за хаяа уулзаад нэг хэдэн пиа уучдаг сайнаастай тэгээд гадаадд байдаг хаяа хобацдаг жоохон хол байдаг хаяа хобацдаг хэдэн найстай болсон байгаа байхгүй юу. Тэгээд тэр тийм болохоор яг юм сэтгэл хангалуун бус байхаа ч гэсэн ер нь болсон. Хаяа жоохон тэрнэ хаяа уйлна хаяа гуниглан ялангуяа өнгөрсөн жил болсон амьдрал маань бас нэг хэцүү үйл явдлаас хойш ер нь жоохон хэцүү байгаа нь бол үнэн ч гэсэн би бүр айгүй тайван болжээ. Айгүй гоё болсон. Ажил дээрээ бол жоохон юу яд юм аа. Нэг тийм амар айдгаа ингээ факта болчихвээ гэ. Яагаад гэвэл миний ажил ингээ амар хариуцлагатай ажиллахгүй би ямар нэгэн байдлаар алдаа гаргах юм бол баг өрөнд орох. Тэгээд тийм болохоор тэрнээсээ бол жоохон ингээ стресстэй ингээ айгүй айдаг. Энийгээ л одоо засчвал амьдралд манайс та нэрээ хөрх юм тэгээ болох юм шиг нөө болчихгүй хөө болгож л таараад тэгээд болохгүй байсан даа явах тий болохгүй байх юм бол тэгээд хөдөө маллаад амьдарч чадахгүй л дээ угаасаа амар хэцүү шүү дээ ёо тэгэхгүй болохгүй бол тэгээд би ямар ч гэсэн хаа нэг тийшээ зүхтаад ч юм уу тий би бариста хийнэ гоё амар гоё би бариста байхыг амар хүсдэг би бариста хийж үзэх зөндөө өртгөө хайсэл номын дэлгүүрийн худалдагч хийнэ нэг тийм салин багтааж гисэн ингээд зүхтаад хийчих болохоор нэг тиймэрхүү тэгээд амар одоо хугацааны дараа бичлэг хийж гоё яана тэгээд дараа дараагийн бичлэгээр уулзцгаая баяртай.